Сайхан бүхнээр өөрийгөө цэнэглэгч бүсгүйчүүд төрлөх гоо үзэсгэлэнгээ юугаар тодтогддог вэ? Нүүр бодолтын эргэн тойронд өрнөх сонирхолтой үйл явдлууд руу хамтдаа өнгөцгөөе. Шинэлэг дүр төрхийн эрэлт гарсан 5 оролцогч богино хугацаанд толь ашиглалгүй нүүр бодолт хийх болно. Хар бор болох гэдэг тийм учраас хамгийн цагаан нь нэвтрүүлгийн дүрм гэх юм бол хамгийн дээд нь 7 ширхэг багс хэрэглэж болох байгаа. Би бол яг бодохдоо яг Натальяг яг энэ шиг ингэж бодно гэж бодсон байхгүй юу? За одоо чухал мөч акизэд би оноо өгөх гэж байна. Энэ сүүтрээ амар тавьснаа мэдээд яг амар гоё уусгачлаа. Аль хэдийн хөмсгөө шивүүлсэн, хөмсг нь аль хэдийн зөв харагдаж байгаа. Олон юм үйлдэлүүдээр хийсэн бол бас дээрэс нь харуулсан зурагнаасаа жоохон миний чамд өгсөн оноо бол 6 оноо. Өнөөдөр даалгавар биелүүлэх оролцогч Учрал. Дараагийн оролцогч Учрал. Энгийн ухаалаг дүр төрх бол түүний илэрхийлэл. Тэр бол номын цагаан солиотон яавч биш. Би өмнө нь ийм телевизэн шоунд юусаа орж байгаагүй. Нэг хэд хэдэн кино, реклам, сурчлагаа, тийм телевизэн яриа нэвтрүүлэгт орж исэн ч гэсэн нэг ийм шоу нэвтрүүлэгт юусаа орж үзэж байгаагүй. Тийм олон хоног үргэлжилдэг ийм шоунд орж үзэж байгаагүй. Тийм болохоор бас надад сонирхолтой байна. Бас цаана дахиад нөө хөрсөлдөж байгаа 4 охин байгаа. Миний үеийн 4 охин байгаа гэсэн. Бас тэгээд сонирхолтой байх ах гэж бодож байна. Сонирхлынхоо дагуу Хуримын даашинцтай бүсгүй хайрын клуб зэрэг кино уран бүтээлүүдэд ажиллаж байсан. Жоохноосоо нөгөө нэг бүжиглэлт урлагийн юм хүүхдээс наашсаа ч юм уу бас давуу талтай байж магадгүй. Жоохон байхдаа л нөгөө хүнээр нүрээ бодволдгүй. Өөрийнхөө нүрээ будаад тайзнаа гарчдаг гэсэн. Манай багш нэг чи нүрээ ингээ будцсан байна гэж хэлдэггүй болоо л гэдэг байсан шүү дээ. Түүнийг захим орчинд олон хүмүүс дагдаг. Үзэгч та Учралын захим хуудасаар зочлоод үзээрэй. Гурван номер. За одоо крем авцсан, сормосны буудаг, хөмсгний буудаг. Хөмсгний харандаа гэлэн буудаг. За гэлээр явах уу? Харандаагаас сонгоно. Учралтай шопинг хийхэд үнэхээр амар. Учир нь тэр өгсөн даалгаврын дагуу 200 мянган төгрөнд багтаан 15 минутанд Cos Cosmetics-аас буудалд хийхэд шаардлагатай зүйлсээ тунчиг хурдан сонгосон. Огтхонч эргэлзээгүй шүү. За яна цаг маань мангаар маш тавч байгаа учраас олон юм үзэж явах цаг алга ямар ч гэсэн хэдийн юм үзэл тэр дундаас сонголтоо ихгүй болвол яа би сандраад заримдаа өнгөнүүд нь хүртэл ижлэхэн болж харагдаад байх юм. За гэрэл сүрдээр одоо ингээд уруулын мод авах юм байна. Минут дууслаа зөвлөх нэг удаа дуудах хэрэгтэй. Зөвлөхөө дуудаж болох уу? Шоуны оролцогч өгтөд зөвлөгөө өгч даалгавруудад үнэлэлт өгч хяналт тавих шүүгчээр Salt Makeup Institute-ийн үүсгэн байгуулагч Makeup Artist Сэлэнг. Хэдхэн мөчийн дараа шоуны шүүгч Сэлэнг чих дэлдэлхэм даалгаврыг танилцуулна. Нэвтрүүлгийн ерөнхий байна гэгч өөрийгөө хайр. Cos Cosmetics. Завгүй амьдралын хүнлээс өөрийгөө чөлөөж аз
Эсперанто тавтай морил. Кофений дурлагчдын цуглах газар Кофе Эсперанто. Taste of your life. Мацала кола худалдаанд гарлаа. Хамт хүч чадлын нэгдэл Shell Energy Drink. Тамийн мэд ирч хүч. Taste of your life. Мацала кола худалдаанд гарлаа. Хамт хүч чадлын нэгдэл Shell Energy Drink. Тамийн мэд ирч хүч. Нэвтрүүлгийн ивент итгэгч эрүүлэр цангаад айлах Нисдэг Мазала. Бана. За бодогнуудаа сонгоцсон уу? Тэгсэн худалдаа игээд дууссан ерөөхдөө бүгдийг нь сонгоод авцсан. Сонгосон бодогнуудаа ашиглаад энгийн өдөр тутмын бодолтыг 30 минутанд багтааж хийх байгаа. Нэвтрүүлгийн дүрм гэх юм бол хамгийн дээдл нь 7 ширхэг багс хэрэглэж болох байгаа. Багсаа ер нь өөрөө аваад очих юм байна. Тоо нь бол 7-оос дээш байж болох юм байна те. Хамгийн гол нь толинд харахгүйгээр бодолт хийн. Really? Нэрээ. Вау. За тэгээд амжилт хүсье. Даалгавраа амжилттай биелүүлээрэ. Тэгээд биелүүлж даалгавраа дууссаны чинь дараа эргээд холбогдъё. Яа надад нүүр за ойлгосон. Окей. Түүбодж үзэж байгаагүй шүү дээ. Яа надаа бахан фактлахлах. Гэтэ өмнө нь нэг туршиж үзье гэж бодож ирсэн. Тэгээд амжаагүй. Одоо ямар ч лээс анх удаага төлгөө бодож үзэх чинь хэцүү баха. Боломжтой ер нь бол яг мөнгөн нүндээ тохируулаад бодгонуудаа сонгоод авсан. Тийм боломжийг бодчих баха. Ухаалаг шидэнгийн учрал маань төлгөөгээр нүрэ бодоход бэлэн болжээ. Одоо энэ би ямар ч лсэн base primer энтер аваагүй авч чадаагүй бас мөнгө дуусах гадаас болохоор амархан юм тоник сүүн шингэн тос мас авсан. Амар яг жоох өвчиг царайтай юм байна. Аюу хөөрхөн жоох охин шиг учрал хэдтэй юм бол Арсаа бас гоё харчилтай юм шиг байна. Гоё яг эрүүл харагдчих. учрал бараг 16-тай юм шиг харагдаж байна. Эхлээд тоник түрхий. Тоник сүүн шингэн тосмоос авсан байна штэ ч одоо. За тэр ухаалаг гэж хэлээвэз бүгдийг тооцоолоод арьс ажиллагааны бүтээгдэхүүн хүртэл авчиж. Өөрөө арьсных гэж авсан болохоор бас жоохон. Тос уу? Кремний дор really? Тэр одоо primer юу төрөх гэж байгаа юм бол тэрийн сонирх ээ. Primer юм уу base арьсандаа тохируулаад авах хэрэгтэй байсан баха. Толин харахгүй ингэж тосол төрхдөг болохоос ерөөсөө нүүр бодож байгаагүй шүү. Одоо амар ивгүй ах яана. За одоо энэ сүүн шингэнэ. Тосны оронд юу н ашиглаж байна гэсэн. Арьс арчилгааны юмнууд авсан юм шүү дээ. Ямар хэмжиргатай ингэхгүй. Юу нэ яг мейкап юм биш арьс арчилгааны бүтээгдэхүүн гэж явдаг болохоор яг кремний дор бол ер нь төрхөх хэрэггүй гэдэг юм байлээ. Тэгээ жоохон их авчиж юу. Толин харахгүй болоход бас яаж төрөвдөж байгааг юм мэдэхгүй байна. Тэгээ одоо 2 дугаар тийм юугаа foundation төрхөн. Би видеолийн крем авсан. За жоохон бордох нь яах вэ? Тэрийг санахгүй. Ийм крем авсан. Шинэ спонж байна. Гэтэ ийм эвгүй юм байна. Хаагуура крем яаж тарж байгаагаа ч мэдэхгүй шүү. Нүүр ямар өнгөтэй болж ин бордож ин үү цайж ин юм нэг шинэ авсан будгаар анх удаага ядчихэд л өөрийн будаг биш шинэ бүгд шинэ болохоор бас жоохон хүмүүс эмгтэй хүмүүс нөө будгандаа дасцсан байдаг шүү дээ. Өөрийнхөө буддаг будгандаа. Тэгээ өөр шинэ будгаар будахаар бас арай эвгүй байдаг шүү. Ийм бор харандаа авсан. За одоо яна хөмсөг будна гэдэг чинь асуудал юм да. Гараараа энэ гараараа тэмтэрж яагаад нөгөө гараараа будна.
Үе хөмсгөө ямар мундаг боддtiin бэ? Одоо яаж хараад байгаа юм бэ? Бүр яг ингээд зураас гаргаад яг ингээд гой бодоод байна шүү дээ. Тэг ямар ч хэлсэн өвсөндөө гүрэл бодоод л шиг байна л да. Гарч байгаа юм болов гарахгүй юм. Жохон дарахтай болов. Нөгөө хандаа боддог болохоор сэм чам тасчих нэг юм нөгөө гарч байгаа юм болов гэж бодоод байгаа байхгүй юу. Тэг энүүгээр л сайн тараад. За яа юу болсон юм бэ? Хөмсгөө бүр амарлаг бодчихлаа шүү дээ. Вау. Тэгжит бодно судлаа шүү. Нэвтрүүлгийн ивент итгэгч кофенд дурлагчдын цуглах газар Кофе Эсперанто. Би хөмсгөө одоо яаж бодов? Гой сүүл мөл бол зурж чадахгүй л гэж. Яаж харахгүй байгаа юм чинь хэцүү байна. Ямар ч гэсэн уртлын сайн ингэ суудчих. Нэг хөмсгөнийхөө сүүлийн жоохон дутаачлаа. Уулангоо хэлчихсэн юмсан. Жоохон байж байгаа дахиад жоохон дутаалаа. Одоо би чинь үдэ тэнт шүү дээ. Нөө эндээ бас давхар юм харж байна. Ийм үдээ тэнт. 12 өнгөтэй. Ямар гоё өнгөтэй тэннүүд вэ? Улааны ашиглаж шүү дээ. Улааны ашиглана гэж мэдсэн юм аа. Энэ бол энгийн бодол гэж хэлсэн мэт тий. Ямар юм бэ ингэ толон дарахгүй гэж бодож. Гэтэ улаан өнгөнд дуртай хаа манай очил байна юм бүр час улаан өнгөөр бодож байгаа юм байна. Гэтэ тод өнгийн будгаар юм бодох хаяа зүгээр л амар гоо гэлдэж харагддаг. За тэнэж яг ингэж нэг ингэ. Өчгөрлөө. Хүн яаж ч боддог гэж болно шүү дээ. Тэгэхээр ер нь бол улаан ногоон Чернелийн ямар ч өнгө сонгосон надад таалагдах байсан гоё л харагдчихэв л. Яг тат өнгө. Би бол хизээч юм час улаан өнгөр бодохгүйсэн. Өдөр тутмын бодолтод ялангуяа. Ямар болж байгаа юм мэдгүй тэгэл ингээл гяс ингээл явдаа ш. Ямар болж байгаа юм аа. Ямар ч байсан улаан нүдтэй л харагдаж байна. Хитрхи чанга дараадах шиг байна. Амар тад гарч ийн уурлаа. Болчлоо. Яг нөгөө цосорогч болоод байна яана. Хөгжилтэй юм байна. Яг нэвтрүүлэг гараад хүмүүс үзэхээрээ ахын шалгалгатай. Тэнэ хитрхи тод тавьчихжээ. Тэнийхээ нөгөө нэг пигментийн зэргийг мэдгүй шууд пан. Зайхаагүй тэнэ лав тавьчихаа тавиад дуусчих шиг боллоо. Нэг юм цус орогчтой кино нэг штэ. Яг зүрх шиг. Сая ингээ хуруу гараад хараачлаа. Хоёр тэнэ хэлбэрийн шал өөр эндээ ийшээ нөгөөт нь ингээд ийшээ. За одоо контролоо тавих юм. За яана контролыг тавих гэж бүү юм байна. Энийг яг тод өнгө тэнийхэд тавьсаа дарахад цайвар өнгийн тэнээр дуусах ёстой шүү дээ. Шууд контрол дэйчлээ. Йоо ямар эвгүй юм бэ? Өдрөөгөө оруулаа яасан нарийнхан сайхан зурдаг гарч байгаа юм болов. Палмасрын контрол авсан бол бас зурхад арай амар байсан биетэй. Энэ чинь нөө биерэн болохоор хурж байгаа ч мэддэггүй, хөргүй хааж мэддэггүй. Одоо бороосон бай. За яа нэстэ явуулчихгүй юм. Би мэддэхгүй байна надад гэтээ ерөөсөө. Гэтээ айгүй гоё тавьчлаа шүү дээ контрол. Яг энэ нарийн ажиллагаатай юмнууд дээр бодлууд дээр бас айгүй сайн ажилт юм байна. Ер нь бодд юм шүү. Ер нь артист уу? За одоо сармасаа бодчих уу. Ийм сармас боддог болсон. Сармас авах надад сармас авах гэсэн чинь жоохон ингээ бартагтаа наачдахгүй байх гэж одоо юм бодчихъя гэж. Тэр нүрэндээ бүргээд идэх хөө сармаснаа бодгаа. Яа гарч илчлээ. Угаасаа эмэгтэй хүн болох нь сармасаа бодохтой ингээ амаа ангадаг хаа. Тэгтээ амар тэнийг харагддаг байна яг үндэ.
Тэ нөгөө нүүрэндээ хүрэх гээд байдаг болохоор арьсаар татчих байгаа байхгүй. Нүдэ бодож байгаа эмэгтэй хүний анхаарлыг сарниуж болдоггүй гинтэй шүү. Үнэхээр төвлөрч боддог юм байна. За сармусаа бодоод контро зурсан. Одоо чи яах вэ? Одоо чи гэрэл сүтрээд. Тэгээд гэрэл сүтэр амар тод болж байгаа. Энийг одоо гэрэнтэй спонж ороо жоохон багасгая гэж бодчих. Тарайг үйл ажиллагаа гэрэл хайлайтер тавьчих. Үйл багсан байхгүй яах ингэж ингэж. Чанга дараад тэр нь ингээ халтардаад оо мой нөгөө улаан тэйний хамарлага оруулсан байсан. Ингээ багсаараа тараагаад ингээ улаан болгоо ичлээ. Хамран дээр улаанаа бүр ингээл гүйлгцээ. Хайлайтер тавьчлаа. Одоо уруулаа будаад дуусам. Уруулаа будаад дуусаа юм шиг байна да. Уугуулаа уруулын будаг авсаа одоо яана. Жигэд түрхэж чадахгүй бол нөгөө тод өнгөтэй болохоор жоохон муухай бартаг харагдчих магадгүй. Мат будаг авсан гайг бахад. Амаа гэсэн чинь уруул хатчих. Давч. За уруулаа бодчих. Бодог тод өнгийн модог хүнийг амар хөвшөө харагдуулдаг. Өө дали бодцоо. Засчлаа. Уруул нь бас л жижиг юм байна. Тэгэхээр бас л томруулж удах хэрэгтэй дээ. Хэлсэн нэг baby face-тэй охин маань ингээд улаан өнгөрнүүдээ будаад улаан уруулын модгаар яжгаар яг өөрийнх нь насны дээр 20 нас нэмчихэж байгаа байхгүй ингээд нүдэн дээр. Яана. Яжитл амар тод өнгө авчижээ. Уруулын бодгаа юм шээ. Хөөх, үнэхээр хуц өнгө сонгожээ. Нүр будалтын хэв маягаар нь бүсгүйчүүдийн сонирхол зан аашийг нь тодорхойж болдог гинтэй шүү залуусаа. Уруулын бодгоноос час улаан өнгөтэй. Вау. Болсон болов. Одоо крем суурн их гоё харагч. Нүд уруулгаар яналсан бол энэ бүр амар гоё перфект амар гоё бодолт болох гэсэн байна шүү дээ. За нэг 2 минут үлдсэн юм шиг байна. Тэрнээр нь хөмсгөөний жоохон яач тийм үү? Нэмчт юм уу? Хөмсгөө нэмнэ гэжснараас хөмсгөө нэмжин. Юм артдаггүй охин байна. Тэгээ мейкап ингээд ер нь эмэгтэй хүний энэ дотоод сэтгэл мэдрэмжийг айгуу илэрхийлдэг юм шиг санагддаг. Тэгээд манай өвчл маань ер нь нэг тийм айгуу ер нь хурц тийм шийдэмгий зантай охин баха. Тэр нь баг дуусчлаа да. Араач яг ер нь дуусчлаа. Нөгөө мангасуудын зочид буудал гээд киноны гол төрийн охинтой хөтөстэй царайтай болчлоо. Харлаа улаан л болохоос за бодоод дуусчлаа. За цаг дууслаа. Хүнд даваа ард хоцорлоо. Харин одоо тойл ашиглах мөч ирлээ. За яа одоо тойлсон таарлаа хэлээсэй. За. Яна нүд одоо хөвгцэн юм шиг болсон юм шиг. За уруулаач яг нэг юм бас амар илүү дутуу гаргахаар бодчихжээ. Контра ингээд соно энтлээ гоё төгсгөлийн зурчаад энтлийн төгсгөлгүй зурсан бах юм. Тэгээ миний нүдний давхраа ядчихэл бас хоёр өөр болчихжээ. Хөмсгөндөө би бас нөгөө нэг энэ сүүдрийн төгсгөлийн сүүлийн зурж чадахгүй байна гэдээсэн. Эндээ бас нэг гайгүй жижигхэн бас нэг төгсгөл гаргачихжээ. Энд даалаа. Энэ контрн дээрээ бас ингээд сүүл зурчаад энэ дээрээ зураагүй байна. Гэтэ ер нь бол нэг амар мөх болов гэдэг таахгүй. Гэтэ тэн маань айгуу гоё тод гардаг тэн юм байна. Миний нэг багсан дээр төрөх чахаад тод гарахгүй юм шиг санагдаад байсан байхгүй юу? Та яг одоо түүний бодоггүй болон бодогтой төрхийг харж байна. Ямар хөө байна да? Учрал маань толигүй газар байсан ч хүүхэлдэж хөөрхөн бочод чадхал юм байна.
Учирлын толгой нүр бодолтыг эхнээс нь аваад дуустал нь нүд тавчилгүй ажигласан шоуны дөрвөн оролцогч түнд ямар үнэлт өгч хэрхэн дүгнэх бол? Учрал хөмсгөө айгу мундаг будсан надад таалагдлаа. Сүүтрнийхаа яг зөв нүүрэндээ өөрийнхөө нүүрэндээ тохирсон сүүтрний зөв өнцгөө хараахан олоогүй байгаа юм шиг санагдаж байна. Хэрвээ энэ өөрийнхөө нүүрэн дээр арай өөр төрлийн сүүдэр тавьсан бол илүү зохих байсан байх. Гарт нь орсон сүүдрээ тавьсан байна. Хөмсг гой байгаад ч гэсэндээ тэ нэтэрхийн юм болцохоор загварын бодол шиг болчоод өдөрт гэтээ өдөр тутамдаа амар юм ярьсан шүү дээ. Гэтээ зүгээр загварын бодол шиг ч юм уу жоохон мэдрэмжтэй тэний жоохон болгоомжтой тавих байсан байна. Тэгээд би оноо өгөхдөө би 10-аас 7 оноо өглөө. Өдөрлөө би чамд 8 оноо өглөө. Тэгээд чи гоё нүдэ болон уруулынхаа бодолтойг нь гоё хийсвэтэл ер нь маш гоё зөв төрхтэй. Нэг гоё бодох юм бол маш гоё өөрчлөгдөж чадхаар гоё. Нэвтрүүлгийн ерөнхий байр итгэгч өөрийгөө хайр. COS Cosmetics. Их хотын завгүй амьдралын хүмүүлээс өөрийгөө чөлөөж аз жаргалтай эсперанто тавтай морил. Кофеин дурлагчдын цуглах газар Coffee Esperanto. Taste of your life. Mazzala Cola худалдаанд гарлаа. Хамт хүч чадлын нэгдэл Hell Energy Drink. Тамийн эрч хүч. Taste of your life. Mazzala Cola худалдаанд гарлаа. Хамт хүч чадлын нэгдэл Hell Energy Drink. Тамийн эрч хүч. Нэвтрүүлгийн ивент итгэгч эрүүлэр цангаад айлах Нисдэг Мазала. Нүднийхаа тэнийг уусгаад тэгээ уруулынхаа будгийг бас жоохон бүдгэн өнгө сонгоцсон бол илүү гоё болох юм болов гэж би бодлоо. Тэгээд чамдаа 6 өгье. За би оноогоо өгнө. 5.5 оноо өгч юм уу да. За ерөнхийдөө будгаа игээд нүрэ будаа дуусчлаа. Өөрийгөө талан дараад амар гайхлаа. Гэтэ яг нь ер нь амар дээр доор юм байлаар ингээд жоохон онцгой тод мод будчих болов гэж санаа зовж ирсэн. Гэтэ ингээд багцаалаад жоохон ингээд бүдгхэн дарж мараад ингээд будсан болохоор бас гайг байх шиг байна. Тэ ямар ч лсэн дутуу төгсгөлүүдийн жоохон дутуу игээл явцсан байна. Уруулал гайгүй юм шиг харагдаж шин. Гэтэ яг нь нүд нэг сайн өнгө жоохон буруу сонгоо будсан байна. Тэ зүгээр. Тэгээ ер нь бол өөрийгөө нэг дүгнэх хэвээр 1-10 хүртэл тоогоор дүгнэн. Тэгээ толинд хараагүй будсан болохоор бас жоохон өндөр оноо өгье гэж бодож байна. Ягаад тэгэхээр толинд хараагүй учраас хэрвээ толинд харж байгаа бас ингэ будсан бол арай өөр ахсан баг. Тэгээ би 7.5 ч юм уу тийм оноо өгье. Харин одоо хамгийн чухал үе Beauty in Mongolia reality show-ны шүүгч артист Сэлэн гал дүрлсэн түүний бодолтод оноо өгнө. Очлын хувьд бол тэн айгу нүдэн айгу чухал үүрэгтэй, бодолтонд нь айгу чухал үүрэгтэй байдаг юм шиг байна. Тэгээд сонгосон тэн надад бол айгу таалагдчихсэн. Гэхдээ олон өнгөтэй тийм сонголттой тэн сонгосон мөртлөө энгийн өдөр тутмын бодолтон дээр улаан өнгийн тэн сонгосон байна. Тэр нь жоохон ялтчгүй буруу байна. Уруулын будаг бол улаан өнг бас сонгоцсон. Сормосын будаг сонгосон нь аюу онсон байна. Тэгээд талент харахгүй бодоход тэр нь илүү амар байсан баг. Тэгээд ер нь хамгийн гол юм бол сүүдэр байгаа. Тэгээд талент харахгүй бодоход бол сүүдэр тавих бол тийм хэцүү биш. Тийм болохоор би чамайг бүх сүдрээ сайн тавиасаа гэж хүсэжсэн харин
жоохон дутуу тавьчлаа. Тийм болохоор чамд би 5.5 оноо өглөө. Өмсгөн дээр юу нэлээд ажилласан. Өмсөг контрол дээр ажилласан. Би ийм будагтай юу н гадуур ингэж явж юу н чадахгүй хаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч кофенд дурлагчдын цуглах газар Кофе Эсперанто. Охид учирлын гал ассан түүний будалтанд 26.5 оноо өгсөн бол хид хідэн шүмж хэлсний эцэст мейкап артист Сэлэн түүнд 6 оноо өглөө. Харин өөрт нь бол будалт нь их л таалагдсан бололтой 7.5 оноо өгчээ. Ийхүү төл ашиглалгүй хийсэн будалтандаа нийт 39.5 оноо цуглуулжээ. Нүүр будалтын урлагт шун дурлагч Цэл хоолойд дуучин Зизи золоо шүгчийн даалгаврыг хэрхэн биелүүлэхийг маргаашийн дугаараас үзээрэй. Ийшээ арьс арчилгаа юм шиг байна. Арьс арчилгаа хэрэггүй штэ. Яа хич ямар юу бэ? Будаа олгосон байна. Улаан өнгөр будж ин л да. Одоо хүрэн өнгөө суурай тавиад дараа нь улаан өнгөр бод. Гэрэл сүдрээд ажгүй тавьчлаа. Уруулаад ажгүй будчихлаа. Эдгийнх нь нүдтэй айгу хөөрхөн болсон юм шүү те. Цагаан сарын одоо бид нар энэ төрт ёсны их баяр гэж нэрлэдэг утга учир юу вэ? Тэрнээс нь эхлэх бол зүгээр нэг улсууд биш нөгөө нүүдчдийн хамлыг аймаг юм олон нөхдүүдийг чинь нэгтгэлээ тэгснээрээ их гисэн тулыг авна гэдэг чинь өөрөө нүүдчдийн хувьд л их юм баяр буюу гэрээт.